Адиктологийн төв Арга продакшн үзүүлж байна. За амар гэрээ 10 дугаар хэсгийн бэлсэгч таньж байгаа л үү дээ. Яагаад арх утсан юм бэ? Ядраад. Амьдралан өөрчлөмөр байна уу? Зорилтод төсөв. Эвис телевиз мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг. Энэ одоо манай монголчуудын угаасаа бүгдийг сайн мэд. Бүртчэн гоо марлал гэсэн зүйлтэй тийм ээ. Угаасаа л бид нар ч одоо бүртчэн гоо марлын удам гэж ярьдаг. Угаасаа тэнгэр заяад монголчууд гэж ярьдаг. Тэр түүхэн домог сэдвээс үлэмжлсэн бүртчэн гоо марлал сэдвтэй нэг юм зураг эхэлчихэд дуусгах гал тэгэл. Сэтгэл гэдэг чинь юу вэ? Бидний нүдэнд харагдахгүй нэг юу байгаад байна? Эргэтэн байгаад байна шүү дээ, тий? Гэтэл тэр эргэтэн чинь яагаад вэ? Гинтээд байна. Өвдөөд байна. Түш хоорондоо ярилцаад нэг хамт олон болсон шүү. За хэдүүлээ хүүхэд насныхаа тухай яриа шүү. За яа. Ярихтан тоо хүнийхээ нүд рүү харж яриа шүү. За цаг явсан. Халтар цайраад киноноос ахвалаад миний хүүхнээс ер нь ихсэн гэж хэлж байна. Уух байгаад манай ээж их баяртай байгаа. Гар гараа барай ярилцсан чи өөр үгүй гэж юу. Үний яг эмоц гарандаа байд юм бэ. Яг нүд рүү харж байгаад маш анхааралтай сонсноо гэдэг чинь бас гоё өдөр төрөөтэй. Архины тухайныг ярих өөр яг хүний нүд рүү хараад дан тарилцсан учраас бид нар юу байж юм. Тэр дурсамж аюу гоё нөт ингээд сэтгэл хөнгөрөө тэгээ бүгдээрээ нүдний нэг гал авсан гоё юм шүү дээ манайхан. Тэгэхээр яг ийм л зүйлийг энэ хичээлээр авах гэдэг байгаа байхгүй юу? Өнөөдрийн маань хэдүүлэнгийнхний хичээл бол үгүйсгэл гэдэг хичээл аах нэ. За бүгд 32 дугаар үцээ гаргачихсан уу? Гаргасан. За ингээд үгүйсгэл гэдэг хичээлийн маань үндсэн гол сэдвийг хэдүүлээ хоорондоо номоо уншаад номныхаа дагуу ярилцаж эхэлнэ. За Батбаяраас эхлэе. Энэ цэнгэр хүрээнд байгаа үгүйсгэл гэдгээ чанга уншаад өгөөч. Үгүйсгэл эмчилгээний эхний үед хүмүүс өөрсдөө эмчилгээнд байгаа хүмүүсээс өөр онцгой хүн гэж боддог. Зарим нь өөрсдөө энд байх ёсгүй хүн гэж бодсоор байдаг. Тэд өөрсдийн харигдлын тухай надаас өөр зүйл ярих, өөрсдийн мэдрэмжээ надаас өөрөөр илэрхийлэх би баяртай байлаа. Учир нь миний өөрийгөө аригчин биш гэж бодсон үгүйсгэл минь хүчинтэй байсан юм аа. Нөхдийнхөө яриаг сонсох тусмаа өөртөөгөө ижил чанаруудыг мэдэрч байсан ч зөвшөөрөхөд хүнд байдаг байлаа гэж. За үгүйсгэл гэдгийг ер нь та нар юу гэж бодож байна? Жишээ нь Баатарийн бодлоор үгүйсгэл гэж ер нь юу бол юу гэсэн үг вэ? Ямар нэгэн зүйлийг үгүйсгэсэн няцаасан тийм ойлголт юм болов уу гэж бодож байна. Үгүйсгэл гэдэг үгэн дээр бол тийм ээ үгүйсгээд няцаагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа тийм хэлбэр юм байна л да. За дараагийнх нь. Одоо хүн юм хөдлөнгөд л одоо үгүй л гэдэг. Тэгээ тэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Насан жаргал. Одоо үгүйсгэл гэдэг нь болохоор өөрөөсөө юм зайлуулах л би ерөнхийдөө гэж ойлгож байна. Үгүйсгэж чинь тэр хүний хэлсэн зүйлийг бас үгүйсгэж ойлгож өөртөө шингээж авахгүй байсан ойлгомжтой. Би одоо өөрийгөө би бол одоо 7 хоногт одоо 3 удаа арх уудаг хүн. Миний ээжүүд 7-8 хоног арх уудаг хүн байж хат би яагаад энэ ч хурж ирээ суух ёстой гэж. Тийм ээ. Би энэ ч суух ёстой юм биш ээ. Би архичин биш ээ гэж бодож байгаа хүн ч л баг үгүйсгээд байгаа юм шиг ойрны жишээ өрхөд бол ингэж бодоод байна. Тий. 34 дугаар хуцаа гаргая. За хамгийн дээд хэсэгт нь үгүйсгэлийн үг хэллэг гэж байна. За эхнээс нь ингээд хэлээд явъя. Хамгийн эхний үг юу гэж байна? Би архичин биш ээ гэж. За дараагийнх нь. Надад ямар ч асуудал байхгүй аа. За. Маргаашнаас уухгүй болчихно. Би ажил бүтээх гэж уусан. Багын найз минь таарлцсан учраас гадаа хүүтэн байсан учраас би уусан. Чи намайг уурлуулсан учраас би уусан. Бүгд л адилхан уудаг юм чинь гэх мэтийн хэллэгүүд байдаг юм байна. Тэгэхээр эндээс юуг харж ийнө вэхээр өвчин болгонд өөрийн гэсэн нэг шинж чанар байдаг тийм үү? За өнөөдөр бидний шүд өвдлөө. За
За шүд өртгөр хүнд ямар шинж тэмдэг илэрдэг үлээ? Үйл Ясан гин ясандаа ингэж өвдөн. Яг Толгой талтаж өвдөн. За. Тэгвэл энэ архин донтох өвчин гэдэг бас нэг шинж байна өөрт нь. Энэ шинж нь юу ах нь вэ? Энэ өнөөдрийн үзэж байгаа хичээлийн үгүйсгэлээд байна. Бид нар өнөөдөр өөрсдөө хүлээн зөвшөөрч чадахгүй яагаад вэ? Үгүйсгэлээ. Тэгэхээр юу хэлдэг байх нь вэ? Би архичин бишээ. Тэ? Надад ямар ч асуудал байхгүй гэх юм. Надад ямар ч асуудал байхгүй шүү дээ. Юу зүртэй. Маргаашнаас би уухаа болж штэ. Тийм үү? Тийм ээ. Гэхдээ би энийг гарч аваад ажил бүтээх гэж уучглаа штэ. Найз минь тааралдаа. Найз тааралдаад уучглаа. Энэ дандаа өөрийгөө үгүйсгээд яваад байна. Архичин гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгээд яваад байна. Ингэж явсаар хагаад эцэс нь яагаад вэ? Өвчнөө маань уушаад Хүндрээд байна. хүндрээд байна. Даамжраад байна. Архин донтох өвчтөй болсон хүн арх ууснаас болж үүссэн зовир шаналгаа болон аливаа нэгэн асуудлаа хүлээн зөвшөөрхийн оронд үгүйсгдэг. Хэрвээ эдгээр асуудлаа хүлээн зөвшөөрвөл сэтгэл нь төвшнө. Ингэж сэтгэл төвшгөөс тухайн хүн өөрийгөө хамгаалах сэтгэл зүйн хариу уруулах нь үгүйсгэл болно. За, өнөөдөр бүгдээрээ дотроо би бол нэг архины асуудалтай байна. Би архийг хэтрүүлэн хэрэглээд байна. Тийм учраас би энийгээ болиё гэсэн дотроо сэтгэлдээ өөртөө гаргалгаа хийж төвчээр зааж ирсэн үү? Хүн болгон дотроо ямар нэгэн байдлаар архинаас гарах гэж хичээж ирсэн үү? Тийм үү? Бүгд ямар нэгэн үйлдэл хийсэн байгаа. Гэтэл нөгөө нэг энэ бол ганцхан таны асуудал ш. Та л өөрийгөө шийдэх гэж явах гэсэн юм. Гэтэл тань заавал тусламж шаардлагатай юм, тийм үү? Таныг зөв тал руу чиглүүлж өгөх тусламж шаардлагатай байж. Өнөөдөр бид нэр хүн таныг архичин гэж хэлэхээр ямар санагдах вэ? Дөрвөө. Айгуу сонсогдсон. Ямар мэдрэмж төрөв? Муухай санагдана, тийм үү? Таагүй. Ийм таагүй зүйл үүсдэг учраас бид нэр тэр таагүй зүйлээ дарахын тулд юу гэж хэлдэг байх нь вэ? Хариу уруулна. Би архичин биш шүү дээ. Ажил амьдралаа аваад явж штэ. Тийм үстэй. Бүгд л ууж штэ. Ямар би ганцаараа ууж байгаа юм уу? Гих зэргийн үгээр энийга далдлаа сэтгэл зүйн хариу уруулаад далдлаад яваад идэх байх нэ. Хэдүүлээ ингээд тойрог болоод хоорондоо ярилцж байгаад ер нь та нарт ямар хөө санагдаж байна? Ингэж ярилцж байгаа нь одоо ямар үр өгөөчтэй байгаа юм шиг санагдаж байна. Биеийнхээ үгийг сонсох, хоорондоо харилцан ярилцах тийм ээ. Нэг баг болоод суух. Нэг өсөнд өөдөөдөөс хараад ингээд тойрог болоод суунаад чинь нэгнийхээ яриаг сонсоод өөдөөдөөс хараад эдэн толгой ярилцах боломж нээлтэж чинь гэж бодчих тийм ээ. Бусдаас өөрийгөө олж харж гин үү? Хүн болгон өөр өөрийн жишээгээ ярьж штэ тий. За тэр үед яг тэр хүний ярьж байгаа жишээ яг таны амьдрал болж исэн тэгээ санагдаж байгаа юу? Болж исэн зүйлүүд байна уу? Одоо тэгэл өөрөө өдрөө үүсгэл гэдэг дээр нэг замлаах ярьж штэ. Тэгэл ерөөсөө өөртөө нэг буруу шах. Би нөгөө хүнээс 3 хоног уучаал нөгөө нь 7 хоног уутсан бол гэдэгтэй адилхан яг л тэр жишээ нь өөрийгөө үгүйсгээд байна гэсэн үг. Тийм. Яг л тэр юм давтагдаад болоод байна гэсэн үг байхгүй юу? Бусдын ярианаас өөрийгөө олж харж гин үү? өөрийгөө мэдээж олж харж байна. Юм болгон дээр үнэхээр өөрийгөө үгүйсгдэг байсан гэдгийг ойлгож байна. Нүүр нүрээ харилцаад, нүднүүдээ харилцаад дугуураас хуух чинь маш нээлттэй байгаа. За ингээд өнөөдрийнхөө хичээлээр хэдүүлээ үгүйсгэл гэдэг сэдвийнхаа тухай ярилцлаа. Та бүгдчлэн тодорхой мэдээлэл авлаа. Ингэснээрээ хэдүүлээ энэ өвчнөө яаж хүндрүүлээд байсан бэ гэдэг гол зүйлээ өвчнийхөө шинжийг өнөөдөр олж авлаа. Үгүйсгэлийн тухай мэдээллээ сайн олж авч чадвуу? Чадсан. Айгуу сайн ойлгосноо? Ойлгосон. За цаашаа тэгэхээр хэдүүлээ энэ үг хэллэгнүүдийг ашиглахгүй байх нь. Тийм учраас хэдүүлээ өнөөдрөөс эрүүл амьдралын замд орчин учраас өнөөдрөөс хэдүүлээ арх уухгүй гэд ураагаа хэлчихв. За сууж байгаа хэлчихье. Сууж байгаа хэлчихье тэхүү. За 1 2 3 Өнөөдөр уухгүй юм шүү. Өнөөдөр уухгүй юм шүү. Өнөөдөр уухгүй юм шүү. За баярлалаа. За өнөөдөр өстөө нийлээд нэг 10 хоногийн хичээл орсон байна тий. Нэвтрүүлгийн оролцогчд маань хэр байна? Анх ирснээсээ яаж өөрчлөгдөж байна? Хичээлийн хүлээж авах чадвар хэр байна? Эмчийн хувьдаас одоо хүн болгон дээр дүгнэлт хийж байгаа.
За өнөөдөр 10 өдрийн хичээл ороод дууссан байна. За хамгийн ихний өдөр бол хичээл эхлэхийн өмнө ямар ч гэсэн бүгдээрээ хоорондоо танилцахад бол айгүй үг дууцөөтэй өөрийгөө айгүй бага илэрхийлэхдээ одоо нэгээс хоёр үгээр те намайг тэр гэдэг ямар ч зин ингээд ирлээ гэд энийг жишээний те өөрийнх нь яг дотоодд болоод байгаа зүйл нь юу юм ямар асуудлаар хандж байгаа гэгтлийнхаа зүйлийг бол харьцангуй ярихгүй айгүй нээлттэй биш хаалттай ер нь сэтгэл санааны явж жоохон докторгүй юм байдалтай бол ирсэн. За эхний 2 3 хичээл орсны дараагаас хүмүүс маань айгүй сайхан мэдрэмжээ нээгээд дотоод сэтгэлзээ болж байгаа зүйлийг яриад ярилцаад айгүй сайхан нээгдээд ирсэн. Одоо бол хичээл дээр ингээ айгүй сайхан идэвхтэй оролцож байна. Бүгд яг одоо нэг хин хинийгаа гэхгүй айгүй нээлттэй ярьж байна. Ялангуяа одоо энэ Батбаяр ах бол одоо айгүй сайхан юмыг одоо тий олон талын өнцгөөс нь их ярьдаг юм байна. Айгүй сайхан бас мэдлэг айгүй сайтай тэр талаараа ярих хүрээн айгүй юм гоё дэлгэрэнгүй айгүй олон хүрээгээр нээлттэй айгүй сайн ярьж чаддаг. За насан жаргалын хувьд бол яг бас нэг жоохон ойлголцлын талын юм ихний үед одоо ажиглагдчихсэн ингээд асуултыг ингээд 2 3 давтуулж асуух. Тэгээ хариулахдаа асуусан асуултаас манай ганц нэг ингээд хад сайх тийшээ юм хандлага бол гаргаж исэн бол сүүлийн 7 8 дахь хичээлээс эхсүүлээд айгүй гоё доктортой болоод ирж юм тархитлагаа намраад цаахан унтаж амраад зэрэг хүний нөгөө нэг бүтээмж ч гэсэн оюуны ажиллах чадвар ч гэсэн бол харьцангуй сайжраад ирж байна. За манай хашаа бол ерөөсөө бас айгүй тийм энэ анги дотор нэг тийм хөгжилтэй уур амьсгал үүсгдэг. Өөрөө айгүй тийм хөгжилтэй, нээлттэй бас хүмүүсийг хөгжөөж чаддаг төрлийн бас хүн байна. Манай эмчлүүлэгч. За хашаагийн хувьд бол хичээл дээр бол аль ч хичээл дээр их гоё нээлттэй оролцдог. Айгүй сайхан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж гин. Ер нь анх эрэхтэй ч гэсэн ерөнхийдөө бас харьцангуй нөгөө гуртаа харьцуулах гайгүй байсан. Сүүлийн хичээлүүдээр бол бүр их сайхан те хичээлж цаг их хурдан өнгөрж гин. Айгүй сайхан ярьж өөртөө яриад байгаа болохоор надаас илүү эдгээр яриад ер нь хичээл дуустдаг болоод байна. Болдоогийн хувьд болохоор яг өөрөө нэг жоох нөгөө нэг анх бол ингээд нөгөө нэг имээгээд байсан нэг юм бэрхшээл надад байгаад байна. Хэлэх те ярих. За тэгээд өөрийгөө илэрхийлэх мөн одоо бичих талын чадвар жоохон нөгөө нэг саяын нөгөө нэг бас нэг өөрт нүүс эрүүл мэндийн асуудлаас болоод бичиж хийхдээ жоох асуудалтай байна гэжсэн бол одоо бол ерөөсө бичих шаардлагагүйгээр асуусан асуултыг маш тодорхой хариулж гин. Яг гол поинтыг нь болоод бол хариулж чадчихээн. Ингэснээр бол энэ хүмүүс маань нөгөө нэгд өдөртөө харьцуулахад өнөөдөр 10 дахь өдрийн хичээл дээр бол бүгд нөгөө нэг би бол энээсээ ялгаатай биш юм байна. Яг ижлэгийн шинж тэмдэгтэй айгүй олон хүн байдгийн байна. Би бол эдгэрийн нэг юм байна гэдгийг бол өөртөө хүлээн зөвшөөрөөд өнөөдөр өөртөө ялан дийлэх гээд ингээд илүү ихтэй байгаад нь бол би бол маш бахархаж байна. Тэгэхээр бид нар бол тухайн үнэ 2 жилийн хугацаанд те 2-3 жилийн хугацаанд ямар ч гэсэн архины хэрэглээгүй амьдрах юм бол энэ хүнд бол одоо энэ бол өвчний эдгэрэл аягүй сайн авч ин сайжрал сайтай байна гэж бол авч үздэг. Аддиктологийн төв арга продакшн үзүүлж байна. За амар гэрээ 10 дугаар нэг хэсгийн бэлтгэгч нь таньж байгаа л дээ. Яагаад арх утсан юм бэ? Жоо ядраад. Амьдралын өөрчлөлмөр байна уу? Зорилтод төсөв. Эвис телевиз мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг. За өнөөдөр эмнэлэгтэй фтэд бараг 11 конч уу тий? Тэгээ 11 конч. Нилээдөө олон ханлаа. За өглөө 9 цагаас эхсүүлээд оройны 7 цаг хүртэл нэлээд завгүй байгаа тий? Тийм. Асар завгүй. Тэгээ зунд нэмчилгээ орно. Тэгэл ерөөдөө зам муутай. Орой 9 гэхэд амардаг учраас бид нар тэгэл гэрийн даалгавар хийх жишээний эмчилгээнийхээ завсраар гэрийн даалгавар хийн. Тэгээд өдөр 6-оос салхилдаг. Тэгэл тэр салхилтаа хичээл агаар амьсгалчаад орж ирэл. Сая золоо эмч ямар хичээл орсон? Сая золоо эмчийн орсон хичээл болохоор бидний өгсөн гэрийн даалгавруудыг бүгдийг групп болгож хуваагаад оруулсан. За ямар гэрийн даалгавартай байсан? Үгүйсгэл гээл мэдрэмж үгүйсгэл гэдэг. Тэгээд бүх урд нь ямар зан ааштай байсан тэр зан аашаа одоо буцаагаад гоё зан аашиндаа очих уу арх гэдэг зүйл одоо ямар хор нөлөөтэй байна тэр тухай бүгд ярилцсан гэдэг. Химигч ойлгож ярилцаад хүнтэй нээлттэй ярилцсан гэдэг юмыг бүр улам сэтгэхэд оруулж нөлөөлж байна. Яг ингээд
ганцаарчилсан сэтгэл зүйчтэй уулзаад хүртэл би баг өөрөө уйлаад юм ярьх жишээ. Ягаад тэр хүнийхээ нүд рүү хараад юм ярьж байгаа болохоор үнэнгээл ярьж байгаа учраас сэтгэл маш их хөдөлж байсан л та. Имчилгээ нь бол бүр амар имчилгээтэй сайн. Амар их хэрэг нэшин сайн. Юм бүхнийг имчилж чинь тэгээ шинжилгээнүүдээ өгөөл тэндээс хараад имчнэр за таны биений тийм ирснээс баг 10-аад тусал хийлгэлээ. Витамин C-гээс ахуулаад тэгээд тархины төсөө хангамж сайжруулах лабор гэж тэгээд зөндөө олон юм хэлсэн. Одоо өмнө нь бодож явж исэн буруу ойлголтыг чинь зөв болгож одоо өгсөн ямар хичээл байсан сэтгэлд ч үлдсэн. Хамгийн тийм сэтгэлд үлдсэн хичээл хандлага байсан. Би өөрөө хүнтэй яаж харьцах. Тэгээд жишээ нь одоо хүмүүстэй яаж харьцаж байгаа вэ гэхээр би хүнтэй хөөе чи наад юм аваад гэж харьцахгүй. Хүнийг бас хүндлээд аха байна уу ихтэй байна уу та надад тэгж нэг туслаач таны тэр туссан зүйл чинь надад их тусламж болно шүү гэж хэрэгжиж байна тий. Гэхдээ муу юм бол тусламжаар гоохгүй өөртөө хэрэгтэй сайхан тий оюун ухаанд юм хийх бодол санаанд сэтгэл өгөх тийм л юмыг гуйж энэс тусламж гоох тийм хичээл орсон хандлага гэдэг. За нэвтрүүлгийн зүгээс бас та даалгавар өгсөн тий. Даалгавраа хийсэн үү? Хийсэн би. Даалгавраа хийсэн байгаа. Бичсэн байгаа. За бид нэр хэн нэгэн хайртай хүнээсээ гомдоосон хүнээсээ уучлах боломжийг олгож байгаа тий. Тэгэхээр чи хинт цагтлагдсан? Би ихчтэй бичсэн. За тэгвэл үзэж байгаа бах тий. Тэгэхээр ихчтэй зориулаад бас өөрийнхөө бичсэн цагтлыг өөрөө уншиж үгээд их үү. Тэгээд манай ихчийг дэлгэр цай гэдэг тий. Надаас 7 ихч хүн байдгийг. Тэгээ ганц миний ихч одоо надад ганц амин маань ихч минь. Тэгээд би энэ дээр бичсэн даалгавраа уншиж өгье. Намайг хаширдна гэдэг би нэг мэдгэд л 37 нас хүрсэн байна. Энэ бүхий л амьдралдаа алдаж онож явсан байх юм. Энэ бүхэндээ харамсаж, гомдож, гунирхаж, ганцаардаж явдагч гэсэн надад хайртай ихчтэй баярлаж ээжийн минь оронд гэж болж дүүгийн минь оронд дүү болж хаанч намайг хамгааж өмгөөлж явдаг ихчтэй би хайртай ихчигээ уурдуулж гомдоосон бол ихч минь намайг уучлаарай ихчигээ дахиж зовоож шаналгаж ичээхгүй амьдруулж ихч минь надад тусалдаг юм шиг одоо би ихчтэй туслах цаг минь болсон юм байна тий амьдралаа шинээр эхлэхийн тулд нэн түрүүнд өөрийнхөө архины асуудлыг шийдээд надаас өөрийгөө хамгаалдаг бүх хүмүүсийн төлөө өөрийгөө ойлгуулж амьдрахын тулд бүхэл боломжийг алдахгүй хичээн биеэ дайчилж өөрийгөө хуурч амьдрахгүй байхыг зорилгоо болгосон. Тэгээд одоо бүхэл амьдралаа өөрийнхөө төлөө болон арга гэр бүл найз нөхдийнхөө төлөө Монгол улсад амьдарч байгаа бүх залуустаа зориулаа тий. Би гэдэг хүн одоо энэ залуу хаширдна гэдэг залуу яаж ухаарж ойлгож явсныг одоо би харуулахыг хичээж амьдрах болно. Ихчтэй би хайртай шүү. Ихчээ намайг ихчээ би таны гомдоосон бол ихч минь намайг уучлаарай гэж би бичсэн байна. Хичээгээ хэрнээ гэж байтаар за яг тэр үед нь л ингээл гомдооцсондоо гэж хэлэх. Ихчээгээ нэлэх битээ төрөөд удаагүй хат нь ихч минь намайг хурд хурж ирээд ихчээгээ эргэчихтэй гэжсэн. Тэгээ би эргэж очино. За одоо би очино. Нөхөр нь ажилдаа болохоор ажил нэмчихгүй. За тэгээд надаас өөр очих юм байхгүй болчиход. Тэгээд ихч минь надад за хашаа миний дүү хурж ирээд ихчээгээ эргэчихээ гэхлээр би за би одоо удахгүй очлоо гэж хэлсэн мөртлөө би маань нуцаар ярьж байгаа мөртлөө цаанаа найзуудтайгаа пив дулгаад уугаа сууж ирсэн. Тэгээ би ихчиг дээр очиж чадаагүй. Ихчим дэхэд нэг өдөр бүтэн хаалгүй унтсан гэд надад уйлж ярьж ирсэн. Тэр бүхнээс хавуулаад би бас зөндөөл гомдоосон байд. Тэгээл юм болохоор л ихчрүүгээ залгана. Ямар нэг юм болоход л ихчийнхээ дугаарыг өгнө. Өөрийнхөө дугаарыг өгөхгүй ихчийнхээ дугаарыг өгнө. Өөрийнхөө дугаарыг ч завсраар нүг. Гэхдээ олон удаач олон утас хайж исэн болохоор нэг утас барих сүүлийн үед сонирхолгүй болчиход байна. Тэгээд ихчмэн хаач ажиллаж байсан газар болгон дээр ихчмэн очиж уулздаг. За хаширт нь ямар байна, гайгүй байсан уу?
тэгэхээр ажиллаж исэн хүмүүс нь гол нь хаширд маань ажилд их сайн хурдан шалангуй дайчин ч гэсэн нэг зүйл нь архил уугаад ирэх юм да ажил дээрээ гэж хэлж байсан. Тэр бүхнээс болоод хичээгээ би бас л гомдоож л байсан гэсэн үг. Тэр бүгд нь тэр намайг тайлбарлаж хэлсэн ажилчид албан хаагчид хүртэл намайг сайн гэж магтаж байгаа хэрнээ архил удаг гэдэг үг нь их чимийн сэтгэл зүрхэнд ямар их нөлөөлж ордог бол би их чигээ тэгээд миний өмнөөс очиад тэгээ уулзахад нь хүмүүс тэгж хэлэхээр их чим ямар харамсаж гардаг бол даа гэж би боддог л доо одоо. Юу нь тэгж одоо байнга л бодож байна. Нагад зах нар маань бас их надад тусалдаг намайг бол их дэмждэг юм аа. Тэгээд гол нь миний ганц буруу зүйл нь арх гэдэг хамгийн буруу зүйл бол би одоо 37 нас хүртэл ганц бие явж байгаа мөртлөө өөрийгөө бас тайвшруулах өөрөө ганцаардаж гомдохлаа тайлах гэж арх бивийг тий уугаал эхэлсэн байдаг. Сүүлийн 5-6 жил бол арай дэндүү их орсон байна. Сүүлдээ баг бүр гудамж гарах жишээний болж эхэлсэн. Тэгээд тэр бүхнээс одоо салхандууд одоо мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлэхт ороод нийгмийн хамгааллын тусгай төвөөс дээр намайг оруулаад тэгээ энэ нэвтрүүлэгт орсноор дипломын энэ төвд хитэн имжлүүлээд бүхэл бүтэн Миннесота хичээлийг 14 оны хичээлийг хийгээд одоо л төгсгөд 2-3 хоног дутаа. Тэгээд маш амжилттай сэтгэл дүүрэн бүр сэтгэл дүүрэн байгаа. Ягаад гэвэл сэтгэл дүүрэн байна гэхээр хүнд яаж урам зориг ордог. Тэр бүхэн хүний хэлсэн зөвхөн хэлснээр биш хүний нүдний харц чиглэл ямар байх нь вэ? Тэгээ хүнтэй нээлттэй ярилцахлаар улам дотроос нэг гоё юм бүх юм гараал бүр сэтгэл сэргээл толгой бүр өвдөд идэгсэн бол толгой онгоогоо тийм л байдаг надад. Одоо арх гэдэг зүйл надад таарахгүй нэгдүгээр зохихгүй. Тийм болохоор тэр бүнээсээ би эрүүл мэндээр зөндөө хохирлоо шүү дээ. Хамар амаа юм болгож зохиул задууллаа, шүд амаа зохиуллаа, 2-3 удаа хутгалууллаа. Тэгэл тэр болгоноос болж зөвхөн юу нэ бас. Тий, ингээд энэ чи ингээл хутгах шүү дээ. Энэ чи дандаа согтоо явсных. Тий, дандаа нэг удаа бол эрүүл явж исэн бол хутгалуулсан хэрэг. Дараагийнхнууд нь дандаа согтоо явж исэн байдаг. Тэгээд тэр болго юунаас авч ийн? Арх уугаад нөгөө хүмүүст би мөчөөгөө өгөхгүй шүү гэж өөрөө зоригжаад гэх юм одоо өөрөө тийм зориг тавиад тэрнээс болж л эрүүл мэндээр охирсон байна. Одоо хамар амаад тэгшлүүлээ язлуулаад хамар мэрэгжил боловсралтай хүн байна. Бас цаашаа амьдрахад илүү гэгээлгээр бүр алхам бүрээ улам тодорхой том алхах зорилго тавиад явж байгаа. Ганц удаа сэтгэлийн зовоож исэн ахыхаа төлөө ахтаа одоо захидлуучээд тэгээ бас өөрөө бодож ирсэн цаастаа сайхан яриад хэлчихье гэж бодоод бүгд тоо захидлуучсан. За тэгээ уучлалын загтлгээд гарч өгсөн байна тий. Талаа уншлаа тэгээд тавл. За тэгээ. Би ганц ахтаа миний ах Батмүг гэдэг одоо Говьлтай аймагт амьдрал сууж байгаа. Тэгээ ахтаа ингээд сайхан уучлалын загтал дүүр уучлалт гоогаад одоо ахаасаа загтлаа уншиж өгөө. Тэгээ тав гарсан дуугийнхын төлөө өнөөдрийг хүртэл уйлан дуулан яваа ахтаа дүүн загтал өчж байна. Газар дээр гад чийл үлдлээ шүү дээ гэд миний л төлөө сэтгэл зовнин шаналдаг байсан хүн зөвхөн та шүү. Өнөөдрийг хүртэл таны сэтгэлийн өвчин зүрхний шаналан байсан дүүн танаасаа уучлалт гуйж байна. Арх ууж алдаж онож өвдөж хавдаж өчнөө л удаа таныгаа зовоосон доо. Миний л төлөө шаналж шархаж явсан тэр олон он жилүүд таны сэтгэлийн зовнилыг дүүн одоо л ойлгож байна. Дүүгээ уучлаарай. Одоо дүүн таныгаа зоохгүй. Арх гэдэг хорсодыг амсахгүй зөв сайхан амьдрах болно гэдэг ахтаа зориулсан юм. Загтлуучлаа. Тэгэхээр манай ах маань одоо миний төлөө ер нь хамгийн их зовж байгаа, хамгийн их шаналж байгаа юм бол миний ганц ах маань байдیں۔ Намайг ямар ч үедл араас хөөцөлт нуцаар залган ярин дуудана. Тэгэл утас маань холбогдохоо чимээгүй болчих юм бол яасан ийсэн бол гэж санаа зовоод утасныг холбогдоод нэг эрүүл сарвал байвал сэтгэл намраад хэсэг хугацаанд ч гэсэн тайвширна. Тэгээ ямар ч үедл намайг миний төлөө санаа зовж байгаа ганц хүн бол ер нь ах маань байт юм да. Одоо тэд хүртэ гарцсан настай өгсөн байна. Энэ ахыгаа одоо хэдийн утал нь олон жил ингэж зовоож шаналгаж явах уу тийм ээ. Тэгээ одоо нэг юм шийдвэртэй алхам хийгээд
сайхан өөрийгөө өөрчлөөд энэ ямар ч гэсэн ахыгаа нэг амьд ахуйд нь сайхан баярлуулад авал илүү бас сэтгэлийн төвнийг өрнөс салмаа санагдаж байна тийм ээ. Миний тлекс овж идэг. Одоо энд ирсэн тухайга би ярьсан л даах руу уцаар ярьсан. Даах маань их баяртайгаар хүлээж авсан, их сайхан хүлээж авсан. Тэгээ ойрд над руу ярьсангүй сэтгэл нь тайвширсан, сайхан болцсон байгаа биз. Ямар ч зүйл сайхан газар очиж сайхан алав хийж байгаа гоё нэвтрүүлэлд орж байгаа юм чинь гэж одоо сэтгэл санааны явж ирсгээд нэг 50 амгалан сайхан байгаа бах гэж бодож байгаа шүү дээ тийм ээ. Тэгж бодож байна. Хаяа одоо юун дээр хамгийн их зовоосон, итгэлийг алдсан гэж бодож байна. Би ч одоо сайхан ажил төрөлд оруулаад өглөө сайхан гэр орондоо аваачаад хажуудаа байлгаад арх уусахгүйгээл бүх юмар хангаал хувцсуудаар авчгаал бүх л болцоог нь гаргаад өгөхөд тэгэл тэр энэ бүгд байхгүй болцдог байсан юм биш үү. Тэ зарн өрн гэрээс нь цухтаж явна. Би ч Эрдэнэ дотор багшилдаг байх чинь бас ларигтаар суугаал яг цагаан сарын өмнөх юм бас нэг ажил дээр арх угаал гудамжинд арх угаал ихтер санаа зовол ах руу гэл уцтахад битүүний өдөр шүү дээ. Битүүний өдөр л манай ах чинь Говьлтай аймагт байгаа хүн одоо хүртэл 1000 км одоос Эрдэнэт рүү хүртэл 400 км 400 км газар чинь битүүний өдөр эдээ будаагийн засаж байгаа намайг тэгээ явж өгнө тэгээ дуулаад битүүнийх өдөр шууд хот руу гараад шинэ нэгний өглөө богоноор Эрдэнэт дотор явчихсан юм шүү те. Намайг арх хуугаад байгааг сургаар сонсоод сэтгэл нь зовоод байж чадахгүй цагаан сарынхаа эдээ будааг зассан амтай ахтуудтайгаа золлох байсан өдөр тэнд арх хуугаад явж байгаа миний төлөө санаа зовоод тэгээд хойноос яваад очижсэн тийм л сэтгэлтэй хүн байхгүй. Тэгэл намайг чинь нутагтаа аваачаал гэр орондоо байлгаад хөдөөс агаар салхинд мал ахуудаар гаргах юм дүү яах вэ? Яавал сэтгэл санаа чинь тайван болох уу? Яавал энэ архийг хэрэглэхгүй байх уу? Ахын зурдаг будгаж аваад үгүй, биерийч аваад үгүй. Юмаа хийгээд миний хажууд сууж ил да. Ингээл миний хойноос шаналал, шархлал явж исэн. Тэгээд би ч одоо арх олон жил хэрэгэлсэн хүн байнга бие өвдөн олон ч удаа хагалгаанд орсон эмнэлэгт ухаангүй гэж хэвдсэн. Тэр болгонд хамгийн түрүүл ах маань ирсэн зогсож байна. Наатаа найрмуу ханаад үүдэн дээр сахиал ингээд зогсож байсан. Тэр хүн чинь бас өөрд нь ард нь амьдрал ахуй байна, өөр хүүхэд байна, ажил төрөл байна, санаа зовхон зөндөө байгаа шүү дээ. Тэгтэл тэр бүгдийнхээ урд л ерөөсөө намайг тавьчихдаг. Би газар дээр одоо үлдсэн гад сайхан дүү минь байна. Энэ дүүг бол нэг алдчихгүй юмсан, архин дотор ингээд явуулчихгүй юмсан. Сайхан байлгах гэд харах юмсан. Бүр аргаа бараад чи миний хажууд байж л тэгээд гойгаад ойлаад дуулаа явжсэн. Тийм бол миний ах маань ахгүй юу. Тэгээд Батанг ахтаа би одоо энэ нэвтрүүлгийн дэлмээр одоо маш их барилж явдаг. Гэрвэл алтан цэцгэгчтэй ч гэсэн барилж явдаг. Ерөөсөө миний төлөө хамгийн санаа зовсон бол ах мэл байт. Хүний ах гэдэг чинь тэгээ өөр юм байлээ. Цаанаасаа л нэг өөр хэлж байгаа, ярьж байгаа нь уйлж үзэн, аргадаж үзэн, алгадаж бас үзсэн. Юу гэж хэлэх вэ? Тий. Миний дүү чи болцгооч тэр атгаач ах нь ингээд чиний төлөө ингээд уйлал дотроо шахлал ингээд явж байна. Намайг ингээд унаад өгөх юм бол чиний төлөө явах нэг ч хүн байхгүй шүү. Гэт ихнэр чи ах бай хүний амьдрал дагаад ингээд явсан улсууд би нэг л өдөр өнгөрөөд өгнө. Хоёр хөвсөнтэйгээ адилхан. Тэгэхээр чиний араас ингээд уйлаад дуулаад ингээд явах хүн нэг ч гарч ирэхгүй шүү тэрэ. Гэж хэлдэг байхгүй. Тэрийг би одоо бодож нэрэл одоо нэг л өдөр хороогийн жагаар яваад өглөө гэж бодоход миний араас хүү хайх хөнгөө болон тэр үед би сэтгэлээр улам илүү унаж улам илүү готрох болно. Ахтаа амьдад нь сайхан баярлаа гэд хэлчих юм яаваа гэд ам барих тийм өдөр ирнэ. Тийм учраас тэрнээс нь амжуулаад ах минь дүүгээ уучлаарай. Дүүр одоо үнэхээр танайгаа маш олон жил ингээд сэтгэлийн хэцүү байдалд оруулж явсан. Одоо бол үнэхээр сайхан нэвтрүүлэлт орлоо. Сайхан хамт олонны хүчээр ингээд энэ хорт идээгэн дуршлан засаад болоод тав өхнөөсөө одоо чин сэтгэлийг уучлах гомоор байна гэж хүсэж байна. Тэгээд хоёр гөгшин маань амьд байхдаа бас л би бас зовоож ирсэн дээ. Хоёр гөгшин 70 хүрээд өнгөрлөө сайхан гөгсчүүлсэн. Би тэр үед ч гэсэн гомдоож ирсэн. Одоо тэнгэрийн оронд байгаа хоёр гөгснөөсөө ч гэсэн би бас ядан уучдаггүй байр санагдаж байна. Аа маань олон жил хэвтэрд байсан. Ээж минь тал дараа харавцсан мөртлөө аавыг насраад би ажилдаа гүгээл тэгж явдаг багт. Яг ээж минь өнгөрхийн урд орой ах минь дээр манай тонсъё. Тэгээд ээжийн толгойг тушаал сууж исэн аа маань эдлийн орон дээр хэвтэрт би өглөө хичээлдээ явмглах гал яарал ингэж яхад ээж минь нэг яг амьсгаа урах өмнөг хэлсэн. Минийхөө чи ээжтэй нэг бүлээн харин бослогоод өгөөч гэд. Тэгтэн би залууч гэж омголон гэж ямар ч тэнэг байсан. Би нэг ажил төрөлдөө явах гээд яарад байна гэж хэлсэн. Яг тэр үед л ахын гар дээр ээж нь амьсгаа хураагаал төгсөөгөөг амьсгааг татаал ингээд амьсгаа хурааж ирсэн. Би тэрэнд одоо бол харамсдаг шүү дээ. Ээжтэй тэр аягхан кармын буцалгаад амд нь бариад өчгөн явдаа гэл хүн тийм хормохоо хугацаанд богинохон ухаан гаргадаг. Их ухаан хүний ухаан тийм богинохон байлаа шүү дээ. Тэр их хоромтол
угсгаж нэг аяг харам устгаал амд нь бариад өгсөн мө сүулт нь би ээжигээ өнгөрөхт нь би нэг аяг харам амд нь бариад өгсөн юм да гэж өөрийгөө бүр шалтгаан байх хэрэгтэй байсан надад тийм ээ. Тэгэхэд би тэгж чадаагүй одоо хүртэл би харамсдаг. Тэгээд аав маань хамгийн сүүлд ээж минь ингээд ахын гар дээр авсгаа ороход аав маань хэвтэр дээрээс өндөгөөд ээж рүү харж байсан тэр харц одоо хүртэл миний зүрхэнд байдаг. 50 гаруй жил хоёулаа хамт амьдраад 9 хүүхдийг элэг бүтэн өсгөөд босгосон тэр хоёр хүний тэр гайхамшигтай амьдралын хамгийн сүүлчийн дээр богинохоо хооронд бие биеийн луг харж исэн тэр хэсгэн харцаар бие биенийхэн ойлгосон тэр их гоё хайрыг би аав ээжийнхээ тэр харц солилцсон сүүлчийн агшнаас би олж харсан. Одоо ч гэсэн тэр агшныг бодохоор миний сэтгэл зүрхрүү маш их тийм өмөрч өвддөг харцаараа богинохоо хугацаанд хоорондоо юу ярилцсан бол тийм ээ гэж би бас боддог. Тэгээд ээжээгээ тэгж гомдоож ирсэн. Сүүлд нь аав маань үлдсэн. Аавыгаа ч бас архиучих гомдосоо. Янз янзын найз нөхдөд даруйж нийлээл ороо дээр аав ээжээс илүү найз нөхд байдаг юмсгэл даруйж өвчсөн. Тэнийг омголон зан надад би. Тэгээд одоо сайхан залуучуудаа үүдгээ найз нөхдөдтэй гэлэхэд насны залууд арь гэдэг идэдээ нөхрлөөд хамгийн хайртай хүмүүсээ гомдоогоод ард нь ингээ үлдэнэ гэдэг хэцүү юм байт юм шүү. Тэгээ амьдад нь сайхан уучлалгуугаар амьдад нь болж өгöd баярлуулаад явж байвал сүүлд нь өнгөрснөөх нь хойно ингээд нэг уучлалгуугаад ингээ сууж авах сэтгэлийн үүдийн бүрэн дүүрэн гоогоо сайхан болох зүйл биш шүү дээ тийм ээ. Амьд ахуй цагтанд баярлуулаад сайн явгаа харуулаад тэднийхэн баяртай хөөртэй байгааг харна гэдэг чинь бас хамгийн сайхан зүйл байт юм байна шүү дээ гэж би бодож байгаа да. Тэгээд өчтөр би ээжийн тухай бодоод яг ээж хамгийн сүүлд амьсгаар байхдаа аав руу хараа тэр өөрийн харцны тухай бодоод ээжигээ нутгалуулж явах үеийн тухайгаа бодсууснаа гэг мэтнэг сайхан шүлэг санаанд орж ирээ. Тэгээ би өчтөр нэг юм шүлэг бичлээ. Тэгээ та бүхэндээ бас уншиж тодорхойлъя тийм ээ. Ээжигээ нутгалуулахад уулсын оройд айвалзан юугаан би түших вэ? Ээжигээ нутгалуулахад ус мөрөн цалигн юунаас би ундаалах вэ? Гомдоосон олон хоногуд гол гохт нь голоон тасартал би харамсаж амьдранаа. Гомдоогүй те үрдээ гэж өөрийгөө гаргадна. Гомдсон бол яанам гэж өөртөө харамсан. Тэнгэр урж ниссэн олон шувууд тэгээд явчихсан да миний лижиг. Халамцуу нүдэнд өргөл залуугаараа харагддаг байсан да миний лижи. Газар цууртал сэтгэл өмлөөд ганцхан л өдөр яваад өглөөд өгөжл байж л ухаан суух үлийн үртэй мөн хүүн хэлхэл байсан сайхан үгсэн хэнгтэг цээжиндээ нухаж суун ижигээ нутгалуулахад уулсын оройд айвалзан юугаан би түших вэ? Ижигээ нутгалуулахад ус мөрөн цалигн юунаасаа би ундаалах вэ? Ижигээ нутгалуулахад гэдэг нэг юм шүлэг бичижсэн. Тэгээд амьдралынхаа сүүлчийн замд нүдээ зогсож явах тэгэл хүн ер нь их богинохон бодолтой хүн шттэ. Тэрнээс өмнө нь архиа болчих юм явда тэр үед бүр л илүү ойрлох байсан. За хэдүүлээ йогийн тасгалд оръё. За та хэдийн хажууд нэг юм уяанууд тавьсан байгааз. За энэ биднэрт туслах хэрэгсэл байгаа. За энүүгээр хэдүүлээ эннийхээ тусламжтайгаар тасгал хийх нь байна. Хоёр гараа гой дээш нь өргөтөө одоо хэдүүлээ энэ уяагаа олсон ингэ барьчих. Хажуу тишээ баруун тишээ. Баруун өөрийнхөө баруун гар тийш. За энэ уяагаа татсан чигээр харц дээшээ тааз руу. За өөрийнхөө чадах хэмжээнд өвдөд байгаа газар руу маш сайн амьсгал ш. Амьсгал авна гаргана. Сайн байна. Буцаад жоохон тэгшрээд сайн байна. За хэдүүлээ зүүн тийшээ явлаа. Харц дээшээ тааз руу. За тэр хажуудлын сунал сонголтоо мэдрээ. Өвдөд байгаа газар руугаа гоё амьсгалаа. Сайн байна. Буцаад тэгшрлээ. Тэгшрээд аль болох тохоогоо нугалахгүйгээр энэ гарыг хоош нь явууллаа. За энэ хоорондох зайг нь холдуулчих болно те. Гараа хоош явуулаад яг олцтойгоо цуг газар авчирлаа. Сайн байна. Буцлаа. Дээш нь өргөөд. За дээш нь өргөөд энийг урагшлууллаа. Сайн. За дахиад буцлаа. Жоохон дээш нь өргөлөө. Хоош нь явууллаа. Замлах заахан зайг нь жоохон ойртуулаарай. Арай хол агаад байна. Гарынхан зайг. За. За буцаа дээш нь өргөлөө. За ахад тэгвэл жоохон холдуулчих. За тэгвэл жоохон холдуулчих. За буцлаа. Ууршаага ирлээ. За тэгэхээр одоо дахиад хэдүүлээ хийх гээд үзье. За явлаа. Дээшгээ явууллаа. За эндээсээ хоош нь.
За хаагуур өвдөд энэ өвдөж байгаа газар руу байгаа амьсгалын шумнаахан. Сайн байна, буцлаа. Жоохон дээш нөрөглөө. За буцаад нур дээрээ тавилаа. За тэгэхээр сая яаж юм тэгэхээр одоо хэдүүлээ дасгал хийж явахдаа дандаа өөрлөг анзаарна. Яг хаагуур өвдсөн. Яг өвдөж байгаа газар руу байгаа амьсгал нь. Яагийн дасгал бусдаас юугаар айлгаатай юм гэхээр амьсгалаар айлгаатай. Маш сайн амьсгал авна, гаргана, амьсгал авна, гаргана. Өвдөд байгаа бүх газар руу явах нь. Амьсгал нь тий. Тэгэхээр сая энүүгээр инхээр энүүгээр өвдсөн үү? Өвдсөн тий. Тэгэхээр яаж юм тэгэхээр энүүгээр маш их чангарал, зангирал үүссэн байгаа л гэж ойлгох нь. За хоёр гараа гой дээш нөргөөд. За гарын ялгыг өөдөөс нь харуулад. За тэгээд баруун зүүн тийш нөөрийг жоохон хөдлөглөө. За нурууны нугалмад маань тэр доогоор маш их суулт өгсөн байж идэг. Сайн байна. За энэ дээр одоо хэдүүлээ биеийн гол дэрлээ. Биеийн гол дээрээд хуруунуудаа дээрээ чагтлаа. Сайн чагтлаад гарын ялгыг дээш нь таац руу харц дээшгээ гарлуугаа. За өвдөд байгаа газар руу амьсгалын шүн. Амьсгал аваад гаргаад гараа. Сайн байна. За харцаа урагшинд харуулад одоо хэдүүлээ чагтлсан гарыг дагсны ард тавилаа. За нуруугаараа гоё гидийгээд харц дээш таац руу. За гараа хоёр тийш нь гоё дэлгээд өгье хичээ. За мэдээж өвдөж байгаа газар руу гоё амьсгал нь өөрийнх нь чадах хэмжээнд хийгээд байгаарай. За сайн байна. Өөрлөгөө маш сайн анхаарал төвлөрүүл яг хаана өвдөж чинь. За буцлаа тэгшрээд одоо хэдүүлээ дагзан дээрээ дарлаа хүүс руугаа харцаа харуулад. За хүүс руугаа харцаа харуулад одоо баруун зүүн тийш наа жоох өөрийгөө хөдлөглөө. Баруун яг доошоо тонгойсон харцаа доошоо харуулсан чигээрээ. Зүүн. Нуруу маань уян хатан чинараа бүр алдсан байдаг. Тэгээ өвдөж байгаа газар руугаа маш сайн амьсгалаад өгш. Сайн байна. За буцаад жоохон тэгширлээ. Тэгшрээрээ. За баруун гар хажуудаа тавилаа. Би хажууд тавилаа. За гар газар тавь гингүүт яах вэ гэхээр хэдүүлээ хуруунуудаа гоё дэрвүүлгээд гарын ялгыг бүтэн газар тавина шүү за. За гингүүтээ тохоогоо хэдүүлээ нааш нь чааш нэг хөдөлгөөд үзье да. Тохоогоо нааш нь чааш нь. Биеийнхээ хажууд тавиарай. Сайн. Тохоогоо нааш нь чааш нь хөдлөе. За хүний тохоо чинь нааш нь чааш хөдөлж байгааз. За тохоогоо өөрлөгөө нуглаа. Өөрлөгөө нуглаад зүүн гарыг дээш нөргөөд өргөсөн гарыг зулаан дагуу сунгаад харц дээшээ тааз руу. За дээш арах хичээ. Сайн байна. За одоо өргөсөн байгаа гарынхаа хуруунуудыг хэдүүлээ гоё дэрвүүлгээд буцаагаад маш чанга атгалаа. За бугуугаараа дутагшин тойрог зурлаа. Сайн байна. Дэс гадагшин тойрог зурлаа. За сайн байна. За эндээс газар байгаа гарыг дээш нь хоёр гараа гоё дээш нөргөөд. За нурууны нугалмуудаа гоё зай гаргалаа. За нэг гар дээш болохгүй лөө те? Болохгүй лөө. За нуруугаараас хоёр тийш ингээ хөдлөхгүй юу? Сайн. За яг тэгээд ч болохоо хийх хичээ. За хэдүүлээ зүүн гарыг газар тавилаа. За хуруунуудаа гоё дэрвэлгэн гэсэн те? Гарын ялгыг бүтэн газар тавиад тохоогоо өөрлөгөө нугаллаа. Сайн байна. Баруун гарыг дээш нөргөөд өргөсөн гарыг зулаан дагуу сунглаа. Харц дээшээ тааз руу. За дээшээ харъя дээшээ сайн байна. Өвдөд байгаа газар руу байгаа амьсгалын шүү. За хуруунуудаа гоё дэрвүүлгээд буцаагаад маш чанга атгалаа. За бугуугаараа дутагшин тойрог зурлаа. Сайн байна. Дэс бугуугаараа гадагшин тойрог зурлаа. Сайн. За эндээс хэдүүлээ хоёр гараа дээш нөргөөд. За нурууны нугалмуудтай гоё зай гаргадаг. Яста сайн байна. За одоо эндээс хэдүүлээ биеийн голд ирээд зүүн гарыг баруун өвдгөн дээр буулгалаа. За гар чи ингэж орж ирэх нь те. За баруун гарыг биеийнхээ хойно тавиад хуруунууд дээрээ тулж агаад харцаа хоош нь баруун мөрөн дээгүүрээ хоош харах хичээ. За амьсгалын шимнэхаа нуруугаа мушиг тусан мөрөөл одоо мушиг тусан биендэх бүх хор гадагшилдаг гэж үздэг. За өөрийнх нь чадах хэмжээнд гоё мушиг. Сайн байна. За харцаа урагш нь харуулад хоёр гараа гоё дээш нөргөөд. За нурууны нугалмуудтай гоё зайх. Айгүй гоч хүн аягүй хөдөлж болчихсон. Юу ч ярьсан.
Одоо энэ зүйлээс би одоо ер нь бүрэн батгалцаж байгаа. Өөжөө хүн үзүүлж болдог юм лээ. Сэтгэл дотроо би аюух өдөөс урсгаж л байна л да. Тэгээ сонио ажил цуглуулж агаад сүнс хамтлагын замлаахын одоо хэдэн настай үеийн зургийг та хардаа. Энийг Уудаг найз таарсан ч гэсэн үгүй. Архитаа орчинд очсон ч гэсэн үгүй.